Миний хүүхдүүд намайг анх ихтэй гайхдаг хүмүүс амар хардаг хот хүмүүс чинь энэ одоо юу юм бэ? Юу юм бэ гэж хардаг гэсэн чинь одоо хүмүүс чинь нэгтэй нэг юу бас манай монголчууд ойлгодог болчихжээ. Би чинь одоо нэг хөгжим биш дээр ингэж боддог байхгүй юу? Хөгжимтэй болчиход шоконд орно. Би ч өөрөө үхийг гэж боддог байсан. Тэгээд өөрөө ингээд би яах гэж амьдсан юм бэ гэдэг амар одны хараад байсан хүн чинь гэр бүл ингээд ийм болчоор хинж тоохоо. Баяж одоо 3 дугаар ангилах манай өгч хөөр шүү дээ. Өглөөрөөс багшаа тэрж аваад багшаа би нөө яг тэгэхээр одоо дотных нь хүн шиг байхыг боддог. Дотных нь аав шиг нь ээж шиг нь яг дотных нь одоо ойр дотны хамгийн хайртай хүн байхыг хүсдэг байхгүй юу өөрөө. Сайн байна уу? Гайхаж ажилдаа явчих. Ажилдаа явах гал. За танилцъя. За. Ганжагал. За. Бас бол холоо. Манай гол энийг ойрхон энийг хард байгаа сургууль. Ойрхон ирсэн 400 м зайтай сургуультай. Би ч одоо 2025-аас 2026 оны хичээл энэ жилд 172 дугаар сургуульд хөдөө багшилж байгаад ерөөдөө залуу хүн байна хотод орж ирээ гэж бодоод энэ хойдын сургуульд багш авсан байгаа. Одоо 3 дугаар ангид тааж аваад ангийн багшийг өдөө явж байна да. Орон нутагта багшлжсэн гэсэн үг. Тэгээ ер нь бол хөдөө орон нутгаар 4-5 жил ажиллаж байгаа ирсэн багшилж байгаад залуу хүн байна хотод орж ирээ. Ерөөдөө өөрийнхөө чадварыг сорё те. Бус багш нартай ер нь өөрийнхөө мэддэг чадвараа сорё ямар гоо төвшөнд явж гин гэдгээ мэдгээд ерөөдөө ирсэн гэсэн үг. Ерөөдөө нэг хэдэн сургууль хайж үзсэн. Тэгээд яг өөрөө гэрдгээ энд ойрхон сургуулийн үнийн зэв аягээд судлаад тэгээ энэ сургууль арай ойрхон юм байна гэд энэ сургууль ажилд орсон байгаа. Одоохондоо би энд ганцаараа нэг нийтийн байр төрөлсөөл байж энэ. Түүний зээл сомох. Хотоос нэг 180 70 гаруй км зайтай байдаг. Тэр сурах. Тэр сумандаа би өөрөө 12 жилээ төгсөөд ерөөдөө төгсөөд тэгээд хот оюутан болж орж ирээд тэгээд багийн багшаас оролцоод төгссөн байгаа. Өсвөр зам байх. Харин тийм жоохон энэ жоохон өс яхаа өглөөлгөн би ингээ хасаа бас сурцсан байт юм дөө. Тэгээ нэг тийм хүс антай байна. Сургуулийн анх ирэхэд яаж хэлж өгч вэ? Сургууль ирэхэд би ерөөсөө хотод айдсан зүйл юу гэхээр би нэг оюутан болох жилдээ автовироос дараад хөлөө битээсэн байхгүй юу. Тэгээ миний хөл битээсэн би намайг голох үедээ миний ажлын хамт болоо. За цаашлаад миний ангийн хүүхдүүд манайгийн эцэг голох үедээ бодсон. Тэгсэн чинь эсгээрээ манай хамт одоо үгүй штэ ганжаглаа. Чамтай бүр ингэж гоё дуртай байна. Бид нар хамт ажиллая гэд надад аюу итгэв билээсэн. Тийм болохоор би одоо хамт олонхоо итгэлийг алдахгүйгээр ерөөдөө цаашдаа ирнэ өөрөө ямар багш гэдгийг харуулад ажиллаж байгаад айгүй баяртай да. Манай Ганжаргал багш эцсийн болон анги хамт олон хүүхдүүдтэй айгүй нээлттэй харилцдаг. Ажлын бол амралтын цагаараа энэ хүүхдүүдтэй бол хамт сууж байдаг. Айгүй идэвхтэй гэгээлэг ийм залуу байдаг. Багш нарын дунд зохион байгуулдаг сургууль хүмүүжүүлэх ихтгэл, судалгаа хичээл энэ үйл ажиллагаанд айгүй өрөө сэтгэлээрээ оролцдог, өөрийгөө хөгжүүлэх тийм ээ. Өөрийгөө одоо ажлын байран дээрээ болон бус цаар хөгжүүлэх нь бол ажиллагаанд бол бусдыгаа манлайлан оролцдог ийм залуу. Манай боловсролын системд эрхтэй багийн багш цөөхөн байдаг. Эрхтэй багийн багш инэ гэдэг маань ер нь энэ мэргэжил олон жил ажиллахад бол багш хүний хувьд бас жоохон эрхтэй хүний хувьд хүнд байдаг. Гэхдээ энэ манай багшийн хувьд бол тийм бусдаас бол ялгаатай. Тийм ялгаатай. Тэгээд энэ сургуулийнхаа ойролцоо нэг нийтийн байр түрээсэж амьдэрдэг. Тэрэнд нь орохт нь бол манай багш нар тодорхой хэмжээний бас тийм тусал дэмжсэн. Маяг одоо 3 дугаар ангилах манай өгч хөөр шүү дээ. Өглөөрөөс багшаа тэрж аваад багшаа би нөө яг тэгэхээр одоо дотных нь хүн шиг байхыг боддог. Дотных нь аав шиг нь ээж шиг нь яг дотных нь одоо ойр дотны хамгийн хайртай хүн байхыг хүсдэг байхгүй юу өөрөө. Ангийнхаа хүүхдүүдийн тийм болохоор тэгээд өөрөө багын аль багаасаа мэрэгжлийн сонгуульд орлож мөрөөдөж хийсэн юм болохоор миний хүүхдүүд л ойлгодог. Одоо тэгээд миний хүүхдүүд намайг анх ихтэй гайхдаг хүмүүс амар хардаг хот хүмүүс чинь энэ одоо юу юм бэ? Юу юм бэ гэж хардаг гэсэн чинь одоо хүмүүс чинь нэгтэй нэг юу бас манай монголчууд ойлгодог болчихжээ. Би чинь одоо нэг хөгжим биш дээр ингэж боддог байхгүй. Тийм нэг талдаа харуулдаг өгөөд ингээд гостороо ингэсэн байхгүй. Жоохот амьсгаад дийнүүд хата.
Бусдаар гайгүй. Би ч бас жимд явж байгаа. Бас хажуугаар нь. Өнөөдөр зэндээ явах. Өнөөдөр өглөө явц. Өглөө өрөөдөө яваад манай жимийн багш гоё багшаа аюу чи айгүй сайн хийж энийг чиглэх надад айгүй тууж ажилладаг байгаа. Тэгээд багштай хайртай шүү хэлээ да. Хаашны одоо мөд харьдгүй штэ. 10 11 гээд за цаатал нь 1 2 гээд тэр цагт харьдсан штэ. Яг тэгэхээр одоо би чинь нөгөө аргт надад яг ажил байхгүй. Эхнэр хүүхд байх болохоор гэтээ ганцаар болохоор хэд хүүхдүүдгээ одоо хүүхд бүрийн чадвар хичээлээ бэлдэх гэх юм уу? Одоо өнөөдөр анар гэдэг хүүхдийн мэдрэг тулгуурлаад би одоо хичээлээ бэлдэх ёстой. За анар ойлгохгүй бол дараачих нь ямар хүүхд байх вэ гэд ингээд байдаг гэсэн үг байхгүй юу? Тэгээ ерөөдөө тэгж явдаг гэсэн үг. Тэгээд энэ шинэ сургууль энэ манай шинэ сургуулигаа 2025 оны 4 сард ашигласан юм билээ. Тэгээ би шинэ сайн 9 сарын 1-ээс энэ сургуульд ажиллаж шинэ сургуульд ажилласандаа айгүй их баярлалаа шүү дээ. Айгүй сайхан хамт олонтой сургууль тий. Айгүй хамт олон айгүй сайхан. Тэгээ би чинь өөрөө ажил дээр ганц хэрэгтэй. Оо за. Тийм шүү дээ. Ерөөсөө хэрэгтэй багш нар хуур байд юм байна. Ер нь бол удаан намд орсон багш юм уу да. Би одоо багагийн багш. Багагийн гэдэг. Нахаасаа. За 20 минут. За 20 минут. Тэр хоостой тохирог тав бид нар яах вэ? Олоод яах вэ? Нөхөө бичгэн. Тийм үү? За тэгвэл бүгдээр ихлэ уншия. Хэрэг ямар тань? Би одоо яагаад багш зүгээс босмог ерөөсө хүүхэд гэдэг ерөөсө цаах хэрэгтэй зохио. Ерөөсө багшаа үйл дагаад хүүхэд гэдэг бол өнөөдөр би инкод нэрүүд намайг багш ихс би багшаа одоо үгэнд орох хэрэгтэй гэдэг яг л миний арга ухаанаар миний хийсэн зүйл хүмүүж болохоор би л өөрөө алдаагүй байвал зөв явбал миний зөв л явж боддтой. Би ч өөрөө одоо арх тэмхэрч үзээгүй. Үзээгүй хөөс. Тэгээд багасаа багш олно гэж өөрөө яг өмсөн зүйлсэнд анхаалаа хандуулаад бүх зүйлээр би одоо анхаарал үгээс хиндэг. Тийм болохоор би одоо нэг л алдаа гарах бол миний хүүхдүүд намайг дагаад алдах болохоор би тэр хүүхдийг ирээдүйд бүтээж авч би зөв байвал миний хүүхд дагаад зөв бай гэж бодож явдээ. Би 10 жилдээ бол одоо юм шүү дээ. Юмын өмнө л оролцсон хүүхдээс. Ерөөсөө ингэ нийгмийн оролцоо аягүй сайтай. Тийм цаа тэмцээн оролдоо болно. Би тэнд оролцдог хүүхдээс. Одоо ингэ олимпиад тэмцээн оролдоо болоо ганжгаал явж. Урлагийн тэмцээн оролдоо болоо ганжгаал явж. Спорт болно ганжгаал явдаг хүүхдээс. Би одоо 10 жилдээ аягүй сурдлага аягүй сайтай байсан. Ер нь нийгмийн их төсөлт сайтай. Сургуулийн зөвлөлийн тэргүүн байлаа. Ангийн дарга нь хийж үзлээ. Тэгээд өөр манай авч өөр супер цалтай. Тэгээ би манай авч өөр байрлалтай байсан. Би ч өөрөө тэгээд бүхэл спортоор хичээлдэг хүүхдээс. Одоо чадахгүй спорт ч байхгүй. Бүхэл төрлийн спорт яадаг. Ангийнхаа даштай дам заачин сая үрт манай ангийн нэг охин чигтэр 100 бод давны 3 дахь зэрэгсэн байгаа. Би манай суудаас өөр хүн бэлдсэрнэ би ангидаа ингээд ангийнхаа хичээлийн бас цагаар би байнга татлаа ордог. Хас бүтсэн. Татлаа ордохгүй одоо 2 цаг татлаа орсон бод үдсэнийг ганц 2 цагт нь даам шилт тодлуулах юм дийдэг. Тэгж хүүд хөгжүүлдэг. Тэгээд айлх хүүхдүүдээ ингээд гоё тоглоомын талбайд тоглодог байгаа. Хүүхдүүд айлх татнах их хүсдэг. Тэгээ хүүхдүүдээ би гэж хайрд болохоор миний хүүхдүүд дагаад зөөр багшаа хайрд болохоор юу гоё байдаг болов гэж боддоо шүү дээ ерөөдөө. За ингээд манай хүүхдүүд ихнээс ингээд шөөрл аваад ингээд бүгд өөрөө ордог багшаа нээсэн бол ингээд шөөрл аваад ордог байгаа. Тэгээ ингээд өөрсөө бүгд хариуцаа үзсэн. Одоо манай ингээд тэр оюурдгаа сурч одоо хүүхдүүдийг өдөр болгон ингээд ариун цэврийн шалгаад тэмдэглэлтөө явдаг байгаа. Тэгээд шээ тахт нэг цаар хоолны хүүхдүүд манай дуус хийдэг байгаа. Тэгэхээр хүүхдүүд өөрсдөө гарч байгаа. Одоо манай эсвэлт хэлж байгаа багшаа манай өөр орж байгаа шүү. Баярлалаа шүү хэлдэг. Одоо та туссан та битгий яваарай багшаа гэх. Одоо манай хүүхдүүд би одоо амлж байгаа зүйл бол эсвэлчүүд 5 дугаар төгссөн хүүхдүүд бас явахгүй. Ихэд байна. Энэ сургуулиуд цаашдаа ер нь олон жил ажилласан бодолтой зорилготой байж шээ.
За сайхан орцоогоороо миний үсэг. Хүмүүсийн хандлага өрнө. За анх би ч одоо 2016 онд оюутан болоод 2020 онд гэсэн анх оюутан болж байгаад ерөөсөө хүн болго амар хатсан надад. Тэгээд зурж байгаа юм чи бүр юу вэ гэж одоо би бүр тэр өөр амар ичдэг байсан. Та ягаад гэхээр хүмүүс нөгөө одоо яг тухайд Монгол бас тухайд яг хөгжимчтэй хүмүүс ойлгоогүй байсан. Намаа ингээ яг хүмүүс айгаад холоор явдаг ч юм уу. Ингээ төрсөн хүмүүс согтун явж ийн балаа муу ханшаа амар хатдаг би бүр амар ичдэг байсан. Өөрсдөө яах юм бол өөрөө ганцаараа хөвөлдөв. Харин би ч өөрөө ангидаа ганцаараа иргэтэй байсан. Манай ч одоо 25 болоо ойлгож 24 охиныг өнтэй байсан. Манай ингээ охтууд айгуу ойлгодог байсан. Манай зүвдэх охин ойлгодог байсан. Манай суулийн багшнаар ойлгодог байсан. Одоо би ч анх нэг хэсэг юу бахта яг хүсэмжтэй очиад шокнд орно. Би ч өөрөө үхийг гэж боддог байсан. Тэгээд өөрөө яах гэж амьдсан юм бэ гэдэг амар одлын хараад байсан юм чи гэр бүл ингээд ийм болчоор хинж тоохоо гэр бүлээс өөр тоохоо биш тэр өөрөө дэндээ стресстэй уурлаа өөртөө готраад өөрөө өвчийг сүт боддог байсан. Одоо би болсон би одоо иччихсэн шүү дээ. Яг ээж хоёрын ярьдгаар бол нэг сар бүтүүхэн өвчиж явд юм байлаа. Тэгээд сүүлд гэмтэн эмчнэр имлэг намайг эмчнэр хөөсөн гэдэг юм байлаа. Тэгээ би ч одоо сар ухаангүй байж байгаа хоороо өөрөө азтай гэж бодсон юм да. Ард түмнийхээ одоо сумынхаа ард хүн болгонд над тайлбарж хүн болгонд намайг ухаороосоо миний хүүхдийн авраасаа ингэсэй тэгээд би ч одоо сумынхаа хүүхдийг өөрөө айгу бахарч явдсан шүү дээ. Тэгээд өөрөө тэгээд одоо манай сум орнотын хүмүүс намайг одоо хөдөөрөн босгосон намайг дахин амьдруулсан болохоор би одоо нутаг орныхоо хүн болгоны эдрийг алдахгүй сайн багшаалаа сайн хандж миний нутаг хүмүүс баярлана. Зуныхаа амралтаар нөгөө сургалтын төвний хэлжсэн өөрөө үн төлбөх. Одоо нөгөө зуны амралтаар нөгөө хөдөө орнотын чинь багшнаа амралтаар хүүхдүүд нөгөө дагаа амралтыг болохоор бас хүүхдүүд амралтын одоо уншуулна бодуулна бичлэн явдаг байсан. Одоо манай шинээр одоо байгаа зарим оюутан болоо явсан. Би ч ерөөсөө юу штэ 3 дахь хүссэн багш гэсэн гэсэн. Тэгээ ерөөсөө 10 ГБ-с давхар хажуугаар багшнаас хуугаад багшаа би одоо багш болох ч байгаа маа та надад туслаач би танаа ингээд дадлам аяг мийгээ танд туслаа байя гэж бодож тэг хойд багшсан багш нартай баярлалаа гэж хэлээ. Одоо багш нараа намайг таних бах. Би ч ерөөсөө хөдөө орнотойхтой салгаа орнотойхтой баян тагалаг хангалаа амьд дэлгүүрт ороод одоо хамгийн наадмын дэлгүүрт ороод юмны хадгаа авдаг гэсэн ба одоо хотод дээрээ өөрөөр чи идэр нүнтэй би мөнгө очиж төсөө очиж одоо өнөөдөр энэ авчид маргааш би энэ мөнгөөр юу авч идэх гэдэг аюул бочин урд нь ерөөсөө тийм айбар зовдог мэддэг бол одоо энэ ч түүцэд стресс байна. Би одоо өөрөө ч ундаг гэсэн. Тэгэхээр надад эрүүл мэнд хэрэгтэй. Тэгээ миний хөл хат хэрэгтэй гэж үзсэн би ундаг дугуйж явдаг. Хайш явахдаа амаа тэгээд өөртөө ундаг одоогондоо нэг түүчийн мөнгө стресс юм болохгүй байна да. Нийтийн байдал ч юм уу сардаа нэг 500 сая төгрөг таг устгаа нийлээд төлөвлөмж байрлаа. Тэгэхээр өөрөө эрүүл мэнд шиг болдог. Эрүүл мэнд хүмүүстээ ажилладаг. Эрүүл мэнд хүмүүстээ ажиллах надад ерөөсөө одоо би өөрөө нэг хөлмөөртэй тэг интернет хэрэг боддог. Гэтэл хүмүүс одоо интернет сошиал хэлбэрээр хүмүүс хэлдэг чи одоо ийм багш байж, доолон багш байж, хүүхдүүд багш болж байгаа юм уу? Гэтэл хүмүүс хүнийг гаднаас хараад түүнээс ил бодож юм. Одоо намайг хүмүүс аюул дотор та тэг хүүхдүүдтэй хараад за би өөрөө ер нь болох юм байна да гэж боддог. Би одоо хостоор өөрийгөө олоогүй явах гэж боддیں۔ Би одоо нэг онгороо дэврүүн зантай явахдаа ерөөсөө өөрөө бүхнийг чадна, би л сталаг, би гэсэн ерөөсөө тийм хутгуунтай байсан гэсэн. Би л мондог, би л өстой гоё, би л хамгийн шилдэг, би л хамгийн юу
Өөрөө тэгээ одоо би бас тосороо өөрийгөө чихээ оллоо. Өөрөө ямар чадваргүй, ямар ачаагүй байсан өөрийгөө олсон. Ерөнхийдөө би гэдэг өөрийгөө ер нь тийм юугаа авч хаяад яг өөрөө жинхэнэ ганж ардыг олсон байгаа гэсэн. Өөрөختөө моринд их дурладаг байлаа. Тэгээ манай нэг найз ирээд авч явсан юм аа. Тэгээд цааш нь мэдэхгүй бай. Манай нэг найз ирээд найз нь хүнд ингэжтэй байртай гэхдээ би чи нөгөө найзгаа бас өмгөл хамаатай баатар болж байгаа л манайгаа ирээ авчихаа найз нь морин дээр байна гэх. Тэгээд морин дээрээс яваа. Тэгээд цаашаа юу басыг мэдэхгүй л яг үнэндээ. Тэгээд тийш масиглээ яг яасыг мэдэхгүй. Манай найз зүгээр ихэд тэгээд одоо аж төрлөөгээд амьдлахаа бодоо явж байгаа хал боддоо шүү дээ. Одоо холбоо орог их бодсон байна. Заримдаа ганцаардаг айгу. Тэгээд орой очих чигээл ганцаараа гэж бодоход тэгээд ганцаардаад одоо ч баг сурж ийн дөө ганцаар байсараад. Багш нарт байр өгнө гэдэг байгаа шүү дээ. Тэр асуудлаар хамгийн гол нь хөдөөний хүн гэдэг хөдөөний хариу түүнтэй өгөхгүй байгаа юм байна. Одоо би нэрийг тэрийг одоо Нямбатар даргаасаа ийг амгалан сайдаас гуйхад бол хөдөөний хүн гэлтгүүгээр яг залуу хүмүүсээ дэмжээ те одоо би үнэхээр 10% бүрдүүлсэн байдаг. Надаа хөдөө хариалахгүй амахгүй хөштэй байна. Шаардлагыг хангаж байгаа хүмүүстээ байраа өгчөөсэй л бодож байна да. Чөлөө цагаараа гэвэл шүлэг бичдэг. Одоо түрүү хэлсэн шүү дээ өөрөө. Ирээдүйн хүлээ зориулж хайрыг хилэмжтэйгээд шүлгээ бичдэг, дугуй орлдог. Одоо өөрөөс 2 дугуй гаргацсан байна. 3 дугуйд одоо гаргац шүлгийн бичсэн байгаа. Одоо дууч нь одоо ямар тогтолцооч хайгаар хөдөө байгаад байгаа гэсэн. Би одоохондоо ганц бай болохоор яг энэ талаар яг бодож байгаа. Заримдаа болохоор аав болох юм шиг санагддаг. Амар хүсдэгтэй ер нь аа бод одоо манай үеийн чинь баг 3-4 хүүхэд болж чинь. Би одоо ингээд хүүхдээр амьд ингээд хүүхдүүдтэй багштаас байж байна. Одоо намайг ойлгодог, намайг хайрладаг те. Намайг хөл үед миний талбайх тийм юмтэйг одоохондоо хайж байгаа. Хүү ингээд намайг ингээд өцөө санаас за та хүрээ дээрээ болноо бүтнэ гэдэг ингэдэг. Би ингээд 100 удаа хичээл амарчаар ингээд бас ингээд зүгээр гайд хэвчдэг байхгүй. Тэгээ би ингээд айлд ороод ингээд одоо ингээд юу нэ кадакийг гүйчээр ажиллах хэвчдэг би өөрөө. Тэгээ 100 ингээд айлд орох юм яг та болноо бүтнэ хүрээ дээрээ боддог. Тэгээд очих юм гайхаж байгаа. Та юм хүн байсан. Тэгээ манай байхгүй ч юм те. Анхаад өгч дараа ууц ийлээ. Энийг бодоход одоо энэ одоо бүжиг бит хүмүүс талаар зүйл юм бодож байна шүү дээ. Хүнтэйгээ угсаар ярьсан ингээд за болно окей гэсэн мэт ингээд харангуйцаа шүү хүний олон гэж юм шиг байна. Энд дээр л айгу чантрал тэгээд нэг өөр айгу уйлах гад тэгээд нэг орой зөндөө тэгээ бодоод уйлаад байдаг төлөв. Оюутан бахта нэг охин дурлаад тухайн үед тэгээд дурлаад агны хацаад болно байд юм байлаа. Яг юм дурлаад зөөр шүлэг бичсэн. Тэгээд шүлэг бичгээр нам хүм орчинд өөрөө ер нь хайрын дуу сонсоод баяр зэмтэй хайрын дуу сонсоод тэгээд хайрын хот сонсож байгаа ихнэрээ болоод бичдэг яг тийм байгаасаа ийм байгаасаа яг үлгэрчүүд хайрах хэрэгтэй гэсэн үг байна. Манай миний дууд YouTube дээр байна. I miss you DRX гэхэд дундуу зураас I miss you гэх юм бол байгаад байгаа. Тэр айгу хандлт авсан дуу. Өдөрчүүд цааны дарцсан дээр байсан. Өдрөөс өдөр тархинд мөнэмэ бодосон. Чамайг бодох халуунгаа би биш юмсан. Чангал чанга твэрхээ дотроо би хүссэн. Оршлонд түүдэг асаа мөхөд додох гигийн айлгоо мөрөөдөл бүрт итгэл бадраа цаг хугацааг холбох хайр цайлгах хүслийн далбах татаж цаглашгүй дуулах энэ айлгоо цангасан сэтгэл итгэл дуудаж хамгийн үнцэнтэй зүйл юу вэ? Хайрууг нь та чадна би ботол дүүрэ. Хин нэгнээс илүү байх уу?